багштайгаа 2015 оноос хойш 6 дахь жилдээ хамтран ажиллаж байна. За мөнхтэй багш маань урлагтай зөвлөх юм бол урлагийн алтан дайсан дээрээ гялцаж байгаа, манлайлан ажиллаж байгаа манай сургуулийн шилдэг багш нарын нэг. Сайн багшийн хичээл насан турш дүргэлжилтгээ гээ. Тэгээд энэ үгийг бол би мөнхтэй багшийнхаа заасан хичээлүүдээс хамгийн сайн ойлгож байгаа. Яагаад гэвэл багшийн маань аль 6 дугаар анги, 7 дугаар анги олон жилийн өмнө хийсэн үгнүүд нь одоо хүртэл яг надад багш болоо явагддаг. Одоо хүртэл би багшийнхаа надад хичээл зааж байгаа дурсамжаас суралцаж явдаг. Плазмолизийн үзэгдэл гэдэг чинь одоо юутай холбоотой үзэгдэл вэ? Осмосисийн үзэгдэлтэй холбоотой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ямар ч гэсэн өөр концентрацтай уусмлуудад хийсэн сонгины эдүүдэд маань концентрац нь их байх тусмаа илүү плазмолизд орсон байх хэрэгтэй. За ямар ч онлын мэдлэгч нь бол болж байна. Биднэрт байнга тусалж дэмжиж үргэлж мэдээ зөвлөгөө өгдөг байсан нь одоо алтал маш их талархаж явдаг. Хамт олонныхоо амьдралын одоо нарийн асуудлуудад ч тэр ажил төрлийн хувьд ч тэр түшигтэй нөмөртэй байдаг багштай хамт олонныхоо өмнөөс хайртай хөөрхөн шавь нарынхын өмнөөс амьдралд нь нас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.